За энэ хуулинд ер нь би зүгээр тайлбар хэлэхээс өмнө нэг зүйл хэлчихье. Зүгээр аж ахуй эрхлэх нь бол гэмт хэрэг биш шүү. Хүн ер нь аж ахуй эрхлэснээр яагаад гэмт хэрэгтэн болдго юм бэ? Хуулийн этгээдийг гэмт хэрэгтэн болгож байгаа. Энэ хуулиар. За би энийг бол эрс эсэргүүцэж байгаа. Эсэргүүцэж байгаа шалтгаануудаа дараах үндслээр тайлбарлая. Нэгдүгээрт энэ хуулийн чи ихнэ гэж яригддаг тэр Герман улсад чинь аж ахуй нэгжийг хуулийн хариуцлага татдаггүй. Өнөөдөр ямар заалтаар аж ахуй эрхлэгчдийг болон хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага татж байгаа вэ би тайлбарлая. Бүх хүн эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хүн гэдгээрээ. Хувь хүн гэдгээрээ. Иргэн гэдгээрээ. Дээр нь нэмээд аж ахуй эрхлэснийхаа төлөө торгуул төлнө. Их хэмжээний торгуул шүү. 400, 800 сая хүртэлх торгуул төлнө. Дээр нь нэмээд аж ахуй нэгжийн татан буулгана. Энэ бол хэтэрж байгаа асуудал. Герман улсад өөрт нь байхгүй байгаа зүйлийг Монгол улс хийн гэдэг бол Америк нэгдсэн улсад зөвхөн мөнгө угаах терроризмтай тэмцэхтэл энийг хэрэгэлдэг зүйлийг Монгол улсад хэрэгжилж байгаа нь зөвхөн гадны байгууллагуудын шахалтанд ортож байгаа гэж өөрсдөө тайлбарлаж байгаа, хамгаалж байгаа. Энэ бол болохгүй. Бизнес эрхлэн гэдэг бол бусдад санаатай үйлдэл хийх гэж бизнес эрхэлдэггүй, аж ахуй эрхэлдэггүй. Эрүүгийн хуулиар бусдад санаатай болоод болгоомжтой үйлдэлд хариуцлага хүлээдэг. Санаатайгаар бизнес эрхэлдэггүй, санаатайгаар аж ахуй эрхэлдэггүй гэдгийг та бүхэн ойлгоорой. Би ажлын хэсэг дээр ч яриад ятцсан, байнгын хорон дээр ч гэсэн нэлээд ярьсан. Миний үгийг бас гүйс сонсохгүй байгаа. За Германд байхгүй гэдгийг манайхан мэдж байгаа. Би зүгээр нэг энгийн жишээ хэлье. Аж ахуй эрхэлж байгаа хүн зүгээр төрийн байгууллагын хүн ч юм уу энэ хүмүүс хоорондоо маргалцсан тохиолдолд аж ахуй эрхэлж байгаа хүн илүү шийтгэл хүлээгдэнэ. За чи ийм хэмжээний торгуулуудыг төл, дээрээс нь хорих ял идэлнэ. Тэгээд аж ахуй нэгжийн татан буулгах. Ийм тохиолдол гарнаа. Гарахгүй гэж тайлбарлаж магадгүй ийм тохиолдол гарна. Өнөөдөр Монголын аж ахуй нэгжүүд өсөж дэвжихгүй байгаа гол шалтгаан бол төрөөс маш олон саад дотгор тавьж байгаа. Америк нэгдсэн улс болоод барууны аж ахуй нэгжүүд 4-5 жилийн дотор тэр бумаар төрөх тооцогдох татварыг их орондоо төлдөг. Монголын компаниуд ийм болж хизээж чадахгүй байгаа. 20-30 жил болж иж нэг дунд хэмжээний компани болж чаддаг байхгүй юу? Ийм хөгжлийг дэгээдсэн энэ заалтаа энэ хуулиас авчаяа гэж би уриалмаар байна. Аж ахуй нэгжийг хуулийн хариуцлага, аж ахуй нэгж гэдэг нь би зүгээр аж ахуй нэгж ингээ гарчихлаар аж ахуй яригдлагч нар хуулийн хариуцлага хүлээхгүй гэж хүмүүс ойлгоод байгаа шүү. Чи иргэн гэдгээрээ хуулийн хариуцлага хүлээнэ. Хувь хүн гэдгээрээ хүлээнэ. Ирэх тэгш байцгаая. Ирэх адилхан тэгш бай. Тийм учраас энийг хасаж өгөөч. Мөн энэ хуулийн 18 дугаар зүйлд эдийн засгийн гэмт хэрэг гэдгээр 36 зүйл заалтаар аж ахуй нэгжийг эдийн засгийн гэмт хэрэгээр шийтгэж байгаа. Бизнес эрхлэгчтэй шүү дээ. Аж ахуй нэгжээс гадна шүү дээ. Би гадна хэлж байгаа. Эдийн засгийн гэмт хэрэгтэн болгож байгаа. За 2002 оны өнөөдөр яг дагаж мөрдөж байгаа эрүүгийн хуулиар ганцхан зүйл заалтаар эдийн засгийн гэмт хэрэг гэж заадаг байсан. Гишүүн 1 минут өгье. Гэтэл өнөөдөр 36 зүйл заалтаар эдийн засгийн гэмт хэрэг татах нэ. Энэ бол агтсан зүйлээ. Өнөөдөр Монголд томоохон хэмжээний итгэл, дунд хэмжээний компаниуд ч ховор байна. Том болцсон татвар төлөх боломжтой, улс орныхоо хөгжилд хувь нэмрэх оруулах боломжтой дундаж давхаргачийн нэмэгдсэний дараа энэ хуулиа хэрэгжүүлсэн зүв баха. Би ингэж уриалмаар байна. Би дахиад хэлье. Аж ахуй эрхлэн гэдэг бол гэмт хэрэг биш шүү. Хуулийн этгээдийг аж ахуй жижиг дунд бизнес эрхлэгчтэй гэмт хэрэгт гэж бити хараа. Энийг засаа гэж уриалмаар байна. Баярлалаа.